Кино эхлэхдээ Марк Аврелийн мөрөөдлийн Ром орхигдсон тухай текстээр эхэлдэг. Хот завхарч Ромыг хорон санаад ихэр ахан дүүс захирдаг. Гете болон Каракала хэмээх. Лушиус Ферус Аурелиус нь Хано хэмээх нууц нэрээр Аришат гэдэг эхнэртэйгээ амьдарч байлаа. Гэнэт самхгийн цаанаас манай хоёр дайны утаас хоноглохыг харна. Ингээд тэр хоёр хоёрыг дуулгаа өмсөд генерал Акесиусийн эсрэг тулалдахаар дайчин нөхөдтэйгөө нэгддэг. Нэгэндээ аз хүсээд дайндаа бэлдэнэ. Генерал Акесиус болон түүний хүлэг онгоцнууд хэрэмний өмнө тулж очих хооронд Хано цэрэг эрсдээ урам зориг өгөхөөр дайны өмнөх илтгэлээ тавина. Хан хэрмнүүдийг нурааснаар дайн эхэлнэ. Хэдэн зуун харвах сумнууд Ханогийн хүмүүсийг нэг нэгээр алж хятна. Лушиус болон түүний эхнэр тулаанд эрлэхээр тулалдаж Аришатыг генерал Акесиус олж хараад өөрийн хүмүүстэй тушаал өгч түүнийг ном сумаар харуулж алуулдаг. Цээжин тус газраа хүчтэй харуулснаас болж цамхгаас унаж далаад живнэ. Үүнийг хараад шоконд орсон Лушиус толгойдоо хүн цогцолд аван ус руу унана. Лушиус үхэл амьдралын заагт эхнэрээ нөгөө ертөнцийн завинд суухыг олж хардаг. Гэвч тэрээр ухаан орж амьдралд эргээд ирнэ. Эхнэрийнхээ цогцыг олоод түүнтэй эцсийн удаа салах ёсгийг. Үлдсэн олзлогдсон хүмүүс бол энгийн иргэдтэй хамт тэрээр боол болон олзлогддог юм. Хот нь булаагдж тэднийг бүгдийг нь тамгалдаг. Тэднийг бүгдийг нь Остио руу авч яваад генерал Акесиусийн сүр жавхлантайгаар Ромд огтон авдаг. Хүндлэл үзүүлэхээр генерал Акесиус Гете болон Каракала хоёр дээр очино. Генералыг ихэр ахан дүүс шагнаж титэм зүүж өгнө. Дараагийн төлөвлөгөө нь Перс болон Энэтхийн дайлаар мордох тухай генерал сануулж хэлдэг. Харин Акесиус тэдэнд Ромын ард иргэддээ илүү анхаарлаа хандуулахыг санал болгодог. Түүний ялалтыг тэмдэглэж Колизед месчин боолын тулаан зохион байгуулна гэж хэлнэ. Макринусын зохион байгуулдаг жижиг тулаанд Лушиус болон түүний хүмүүсийг ам өрсөн тэмцэл хүлээж байлаа. Тэднийг зэрлэг балмад сармагчтай тултуулахар болно. Гэвч тэдний овгийн анхлагч болох Жабарта өхийг илүүд үзэж өөрийгөө сул тавьснаар сармагч нь хазуулж өгдөг. Лушиус нэг сармагчин алхаас өмнө гарыг нь тас хазаж өөрийгөө хамгаалдаг билээ. Макринус түүнийг овоо хараандаа авч эхэлдэг. Дараагийн өдөр Макринусыг тэдний зэргэлдэх өөрийнхөө месчин боол бэлтгэдэг талбартаа аваачдаг. Хоолны үеэр хүмүүс Лушиусыг дооглож байлаа. Хооллож дуусаад түүнийг өөрийн гладиатор Виготой тулдахыг шаарддаг. Хэд хэдэн удаа хүчтэй сохилт авуулаад зөрүүлээ тэрээр нударгаараа зодтолцдог юм. Макринус ч түүний тулааны чадварыг биширч байлаа. Тэр хоёр хоорондоо уулзаад тохиролцоо хийнэ. Лушиусийн зорилго бол Акесиусийн толгой байлаа. Хэрвээ Ромд түүний төлөө ялалт байгуулж чадах юм бол энэ бүхэн боломжтойг Макринус сануулна. Акесиус гэртээ очиод эхнэр Люцилатайгаа ихэр ахан дүүсээ энэ бүх дайн дайжин түүний хэдэн 10,000 дайчдыг үхэл рүү түлхэж байгааг хараад дургуун хүрч байгаа тухай ярьдаг. Макринус Лушиусыг дагуулаад сенаторуудын үдшилтэд дагуулж очдог. Сенатор Треакс нь Лушиусыг өөр хоригдолтой тулдахыг харахыг хүсэж байлаа. Харин манай залуу нөгөө залуу тулалдах албагүй тухай сануулна. Гэвч түүнийг ерөөсө тоогоогүй бөгөөд эсэргээрээ түүн рүү дайрч эхэлж байлаа. Хэцүү тэмцэлтний дараа өрсөлдөгчийнхөө гидсэнд мис зоож ялдаг. Гэрээтэй тэр даруйдаа Лушиусээс хаанаас ирсэн тухай асуулт асууж түүнийг мэдхийг оролддог. Лушиус харин түүнд нэгэн шүлгээр хариу барьж өгдөг. Үүний хажуугаар Акесиус болон түүний эхнэр хэсэг бүлэг сенаторуудтай нууц уулзалт зохион байгуулдаг. Гракхусаас ахуулаад Ромын эрх мэдлийг ард түмэнд өгөх тухай байсан юм. Лушиусыг Ромын хамгийн том Колизед тулалдуулахаар аваачдаг. Тэднийг ирэх үед гладиаторын тулаан эхэлнэ. Лушиус болон түүнтэй хамт нэг хүнийг ялагдашгүй аврах Глисиогийн өмнө авчирдаг. Тулааны хэрсээр тэднийг нэг нэгээр нь хадаж ааснаар цус тулаан эхэлдэг. Үйлцэн тулаанчдыг нэг нэгээр нь ааснаар зөвхөн Лушиус болон тэр хоёрын хоорондох дүвэл эхэлнэ. Лушиус газраас гартаа шороо атгаснаар Люцилад хэн нэгнийг санагдуулдаг. Лушиус болон Глисио хоёр ширүүхэн тулалдаад Глисио түүнийг газар цохин унагадаг. Эзэн хаан түүний амийг хэлтрүүлэхэд Лушиус өршөөлийг эсэргүүцдэг. Гэвч манай залуу эрлэхээр тулалдаж түүнийг алж дөнгөнө. Глисиогийн толгойн цавчгийг тушаахад Лушиус эсэргүүцэж харин хүмүүс нь түүнийг шагшин магтдаг юм. Люцила өөрийнхөө нууц өрөөрөө орж ханан дээр Лушиусийн уншиж байсан шүлгийн мөрийг олж хардаг. Хүүхэд байхад нь түүнийг зүхтаалгаж байснаа эргэн дурсдаг. Тэгээд хаан түүний олон жил ор сураггүй одсон хүүн болохыг ухаарна. Лушиус Рави хэмээх месчин боолын эмчээр шархаа идгээж тэд найзууд болцгоодог. Лушиусийн гарал үүслийг нь мэдэж аваад бүхнийг өөрийнхөөрөө зохион байгуулдаг юм. Тэр оройн
Lucilla Luciusтэй уулздаг. Тэрээр түүнд Maximus-ийн хүү болохыг хэлнэ. Гэсэн ч Lucius сонсохыг хүсээгүй бөгөөд Lucilla-г ууртаагаар гарахыг шаарддаг. Тэгээд Acesius-ыг Arishate өхөлд буруутгана. Lucilla Acesius Lucius-ыг амьд гэдгийг хэлээд түүнийг орхисондоо харамсаж байгаа тухайга хэллээ. Дараагийн өдөр Lucius усан тулаанд бэлдэж өөрийнхөө эцсийн тамираа тасартал бэлтгэл хийн. Ravi тэрнийг эмчилж байх хооронд мань хоёр хоорондоо өөрсдөө төрж өссөн амьдралаа ярилцдаг. Lucius Miss нэгт ахан дүүстэй хэдэн үг хэлээд усан тулаандаа бэлтгэр гарлаа. Тулаан эхэлж хэдэн 10 зэрлэг акулуудыг усанд тавьжээ. Усанд унсан хүн бүхэн өвхөх аюултай. Стратегийн аргаар өөрсдийнхөө хүмүүсийг Lucius ялалтанд хүргэдэг. Эсрэг тулааны хөлөг онгоцыг эвдэж гардан тулаанд ялна. Яг энэ үеэр Acesius-ыг харуухаар онилж байхдаа сум алдаж энэ нь яг Greta болон Caracalla-гийн дундуур зоогддог. Үүнийг тэр хоёр санаатай үйлдэл гэж бодно. Lucius-ыг хүмүүс магтан гарах үеэр сум хайсан Gladiator-ыг олохыг оролдож байлаа. Дараа нь Trajax Macrinus их хэмжээний өртөө болохоор түүнийг гэрээс нь хөөж гаргахаар ирсэн байв. Гэвч төлөх мөнгө байхгүй учраас түүнээс ядаж нууц мэдээллийг нь Macrinus олж авна. Мэдээллийг нь олж мэдээд түүнийг хөөж явууллаа. Acesius эзэн хааныг буулгах гэж байхад нь түүнийг оттолтонд оруулж барьдаг. Тэдний нууц хувилдааныг ил болгохоор Lucilla-г Greta болон Caracalla-ийн өмнө аваачна. Тэдний нэр төр түүхийн өмнө арчигдан хэмээн сүрдүүлдэг. Macrinus Lucilla-г тэмцээнийг үзүүлж олонний өмнө Acesius-ыг тулалдуулж алуулахыг хүслээ. Ravi тэр хоёр дахиад л харилцан яриа өрнүүлж тэрээр өмнө месжин боол байгаад эрх чөлөөгөө тулалдаж олж авсан тухайгаа ярьдаг. Ravi түүнд Maximus-ийн нэрийг хусаж арилгасан ханыг үзүүлнэ. Тэгээд нууц өрөөнд дагуулж ороод Maximus-ийн хуйг дуулга байгаа газрыг харуулна. Дараа өдөр нь Acesius-ыг хэрэгм зэрмээс цуцалж тулаанд Колизед авчина. Acesius 4 цэрэгтэд зэрэг тулдах шийтгэл онооно. Тэгээд тулаан эхэлж Acesius бүгдийг нь хэрцгийгээр хороодог. Хүмүүс түүний нэр алдрыг дуудаж байлаа. Lucilla энэ бүхнийг айцтайгаар үзэж байсан юм. Одоо түүнд Lucius-тэй тулалдахаар даалгавар оногддог. Lucius ирээд Acesius-ыг гайхшруулна. Тэдний тулааныг хүн бүр зүрх шимтэн үздэг. Acesius түүнийг дийлэх хүртэл Lucius түүнийг ялж байлаа. Уудалгүй Acesius түүнийг мэддэг тухай хэлнэ. Түүний өмнө элдэ хаяад бууж өгдөг. Acesius-ыг алах тушаал өгөхөд Acesius Lucius түүний ээж болон Lucilla болон түүний аав Maximus хайртай байсан тухайга хэлнэ. Lucius түүнийг алхаа болдог. Гэвч харуулууд Acesius-ыг харуулж алдаг юм. Lucilla энэ бүхнийг гонигтайгаар харж харин Lucius тэднийг буруутгана. Ром өөрсдийнхөө баатруудад ингэж ханддаг гэж үү гэж хэмээн асууна. Ард түмэн Lucius-ийн нэрийг хаано хэмээн чангаар дуудана. Оройн Macrinus Lucius-ыг яагаад Acesius-ыг алаагүй тухай асуудаг. Lucius шудраг байхыг хүссэн тухайга хэлнэ. Macrinus санал зүрэн түүнийг орхид Lucius түүнийг ч гэсэн алхаа өөртөө амладаг. Ромын ард иргэд энэ үеэр бослог гаргасан байлаа. Greta болон Caracalla нар маргалдаж байх үеэр Macrinus Caracalla-тай нууцаар уулзаж түүний толгойг нь эргүүлнэ. Түүнд ахтайгаа нүүр тулахыг санал болгодог. Greta дүүгээ тайвшруулахыг оролдоход Macrinus түүний гарт байгаа хутгаар нь түүний хоолойг хэрчинэ. Шоронд Lucilla Lucius-д өвөөгийнх нь бүгжийг өгдөг. Ээж хүү хоёр хоорондоо ойлголцож нэг-нэгнээ уучлана. Он удаан жилүүдийн дараа эхийг анх удаага тэрвэрнэ. Caracalla сенатын хурал дээр өөрийнхөө сармагчин өөрийнхөө зөвлөхөөр томилдог. Macrinus түр удирдуулах эрх мэдлийг нь өгнө. Praetorian харуулыг удирдах эрх мэдлийг яагаад өөрт нь өгөх ёстойг тэрээр хэлж тайлбарладаг. Macrinus Lucilla-тай уулзаж өөрийгөө гайхуулад өвөг эцэг нь түүнийг хэрхэн боолчиж бас өөрөө ч эзэн хаан болох санаархлаа хэлдэг. Lucius өөрийн сайн найз Ravid бүгжөө өгöd Ostiad байгаа генералд мэдээ дуулаад цэргээ авчирч өгөхийг гуйдаг. Дараа нь Macrinus Lucilla-г Coliseum голд тавиад Lucius-аар түүнийг хамгаалж хэрвээ ард олон эсэргүүцвэл өмнө самууны үеэр Caracalla-г алах төлөвлөгөөтэй байсан юм. Lucius зөвхөн модон сэлмэр ихийг л хамгаалах ёстойг мэднэ. Дургуун маш их хүрсэн болохоор нөгөө Gladiator-ыг модон сэлмээрээ алаад хамт байгаа хоригдлуудтайгаа бослог гаргадаг. Lucius нууц өрөөнөөс Maximus-ийн хуйг дуулгыг өмсдөг. Бусад хоригдлуудыг өөрсдийнхөө эрх чөлөөг олж авахыг ятгахна. Lucilla Coliseum гол хүлээд Gladiator-ууд Praetorian хамгаалагчтай тулалддаг. Ард түмэн босож эхлэхэд харуулууд тэднийг сумаар харуuna. Яг энэ үеэр Macrinus нөгөө төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр Caracalla-гийн чих рүү зүү шиг юмар хатгаж алдаг. Ингээд Lucius-ыг эхийг аврахаас өмнө ном сумаар Lucilla-г харуулж алдаг юм. Энэ бүхнийг олж харсан Lucius морь унаад Macrinus-ийн араар нэхэн хөөдөг. Lucius Macrinus-тай уулзах үеэр хоёр айрам хоорондоо тулалдахаар ирсэн байлаа. Тэр хоёр эцсийн удаа хоорондоо тулалддаг.
Лүшисийг ус руу унгаад сэлмээ зоохыг хүссэн боловч хоёуг дуулга руу нэвтэлж чадахгүй байлаа. Ээжигээ үгийг санаад түүнд босох тэнхэл олддог. Макринусыг хідэн хэсэг цавчхаас өмнө түүний гарыг нь тасцдаг. Равитай уулзаад хоёр армийн цэргүүдэд тулдахгүй байхыг ятгана. Дахин цус уурсахгүй байх нь түүний эцгийн мөрөөдөл болохыг сануулдаг. Тэд сэлмээ хуунд хийж түүний нэр алдрыг чангаар дууддаг. Тэр оройн Лүшис тэнгэлтэд орж эцэг эхийнхээ өхөлд гашуудж тэдэнтэй ярьснаар кино маань төгсдөг үлээ.